Hi guys, Trader Nick байна. За тэгэхээр би өөрийн арилжааны 4 жилийн хугацаанд өөрийн олж мэдсэн туршлага, мэдлэг, миний судалсан зүйл, миний уншсан ном, үзсэн хичээлүүд гээд бүхэл зүйлийг эмхэтгээд тоймлоод хамгийн богино хугацаанд анхан шатны мэдлэг авах боломжтой сургалтыг үл үн төлбөргүйгээр хийхээр шийдээд за өнөөдрөөс буюу 26 оны 2 сарын 1-ний өдрөөс бол ингээд сургалтаа эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр болвол ерхий 30 хоногийн төлөвлөгөөгөө ярилцсан. За тухайн өдөрт ямар сэдвүүд үзэх үү, цаашид юу үзэх үү, ямар ч сан анхан шатны мэдлэг авахд юу хэрэгтэй гэдэг талаар бол өнөөдөр ерхий тоймлж хэлж өгөх болно. За тэгэхээр сургалтаа эхлэхээс өмнө та бүхнээс нэг асуух нэг юм асуулт бол байна. За тэгэхээр энэ зах зээл нь бол хүн бүхэнд бол зориулагдаагүй. 1000 хүнээс 10% нь буюу 100 хүн энэ зах зээлийг ойлгож, миний хичээлийг ойлгож, за цаашлаад энэ 100 хүнээс 1 буюу 10 хүн л амжилттай трейдер болох боломжтой ийм зах зээл байгаа. За тэгэхээр энэ тоонд та өөрөө багтаж чадах уу, өөртөө итгэлтэй байна уу гэдгийг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. За тэгэхээр энэ зурагт харагдаж байгаачлан энэ бүх зүйл бол 100% танаас шалтгаална. Энэ бол зөвхөн таны хичээл зүтгэл, таны тууштай байдлаас шалтгаалж энэ тоонд багтах юм боломжтой юм зах зээл байгаа. За тэгэхээр энэхүү бичлэгийг үзэж байгаа хүн бүр бол энэ тоонд бол багтаж чадна гэдэгт итгэлтэй байгаа учраас эхлүүлж байгаа. За тэгэхээр цаашид бол маш их сорилтууд тулгарх болно. За тэгэхээр энэ бүх сорилтуудыг давж туулаад эцсийн үзнэ гэсэн тийм итгэл зоригтойгоор, итгэл үнэмшилтэйгээр төвчээртэй энэ зах зээлийг суралцаад явна гэсэн ийм хүсэл эрмэлзлээр эхэлж байгаа та бүхэнд бол баяр хүргье. Тэгээд энэ зах зээл бол мэдээж цаг хугацаа зарцуулсан, тууштай байсан хүнд бол үр өгөж өгдөг ийм зах зээл байгаа. За тэгэхээр миний хувьд бол 4 жилийн хугацаанд сурч мэдсэн зүйлсүүдээс хамгийн чухал гэсэн хамгийн түрүүнд үзэх ёстой гэсэн 30 сэдвийг бол 30 хоногт хуваан хөтөлбөр биелсэн байгаа. За тэгэхээр эхний 7 хоногт бол мэдээж суур ойлголт, за техникийн бэлтгэл, за утсан дээр ямар аппликейшн суулгах уу гэдэг юм тий. Эндээс эхлээд явна. Энэ бол хамгийн анхан шатны ойлголт. За тэгэхээр эхний 7 хоногийн хугацаанд бол энэ зах зээл дээр байдаг хэллэгүүд, ямар хэрэгслүүд байдгийг, ямар аппликейшн байдгийг, ямар вебсайтууд байдгийг гэдэг талаар бол мэдээж ярилцсан. За тэгэхээр өнөөдөр эхний өдөр буюу танилцуулга хичээл. За энэ хичээлээр бол 30 хоногийн хугацаанд цаашид юу үзэх үү гэдгийг бол товч таймлоод сэдвээр нь хилээд явна. За тэгэхээр маргаашнаас эхлээд за Forex гэж юу вэ гэдэг сэдвээс эхлүүлээд за үндсэн валютын хослолууд, за брокер гэж юу юм, хэрхэн зөв брокероо сонгох вэ? За арилжаа яг хийхэд ашигладаг энэ MetaTrader 5 гэсэн энэ платформуд нь яг юу юм бэ? Ямар терминалтай байдгийг, ямар үйлдэлүүд хийх боломжтой байдгийг. За мөн цаашлаад үндсэн арилжааны ойлголтууд болох PIP гэдэг ойлголт байна, spread гэдэг ойлголт байна, leverage гэдэг ойлголт байна. За мөн үүнээс цаана маш олон шинэ нэр томьёонууд байгаа. За энэ бол яг л цоошинд хэл сурахтай адилхан маш олон өргөн ийм утга агуулгатай ийм зах зээл байгаа. За мөн цаашлаад захиалгын төрлүүд те. За яаж захиалга хийх юм, ямар захиалгын төрлүүд байдیں۔ За энэ market order гэж юу юм, pending order-ууд нь юу юм. За buy sell, limit stop гэдэг те. Энэ бүх захиалгын төрлүүдийг бол хэлж өгөх нь байна. За хэдүүлээ маш эрчимтэй богино хугацаанд сурах гэж байгаа учраас амралтын өдрөөч гэсэн өнгөрсөн хичээлүүдэд баттгаад за энэ арилжааны платформ дээр демо данс буюу туршилтын юм дансуудыг нээгээд ямар ч байсан эхний ээлжинд эхлэхэд бэлэн болох хэвээр. За тэгэхээр эхний 7 хоногт бол эдгээр хичээлүүдийг бол орох нь байна. За 2 дахь 7 хоногоос эхлээд ерөөхдөө график, за техник шинжилгээ гэж юу юм те. За энэ зах зээл дээр арилжаа хийхэд юу танд хэрэгтэй бэ? Ер нь яагаад энэ олон трейдерүүд гараад ирв? Яагаад энэ зах зээл
одоо ингээ маш олон жил ингээд ажиллаад яваад байна те. Тэгэхээр энэ бүх зүйлийг бол одоо онол болон практикийн төвшөнд харьцуулан судлаад аль болох практик дээр юм байдаг шүү гэдэг талаас нь хичээлүүдэд ороод явах болно. За тэгэхээр 2 дахь 7 хоногоос эхлээд бол ерөнхий ханшийн хөдөлгөөнийг бол уншиж эхэлнэ. За мэдээж энэ бол тийм амар бас биш. Маш хэцүү ойлголтууд бол байгаа. Тэгвэл мэдээж энэ зах зээл дээр тууштай байх юм бол энэ ойлголтууд бол маш амархан болж эхэлнэ. За 8 дахь өдрөөс эхлээд графикийн төрлүүдийг үзэж эхэлнэ. За ямар графикийн төрлүүд байдгийг, ямар төрлийн графикууд бас байна те. Ямар лаанууд байна. За лааны бүтцүүдийг ойлгоно. Лаан дотор мэдээж тоо агуулгадж байгаа те. За 9 дахь өдөр бол тренд гэж юу вэ? За өсөлт уналт хажуугийн хөдөлгөөнийг тодорхойлох хичээл орох нь байна. За 10 дахь өдрөөс бол энэ дэмжих цэг болон эсэргүүцлийн цэгүүдийг төвшнүүдийг одоо шууд зурж эхлэх нь байна. Мэдээж энийг бол би зурхгүй, та бүхэн өөрсдөө зурх болно. За мэдээж би энийг хэрхэн зурх аргачлалыг бол хичээлүүд дээр тайлбарлаад явна. За 11 дахь өдрөөс бол трендийн шугам, тренд лайн гэж юу юм те? Хэрхэн яаж зурх вэ? За суугийн channel гэдэг ийм tool байдаг. За тэгэхээр энэ төлөвлөлийг хэрхэн яаж ашиглах юм, ямар платформ дээр энэ техник анализ гэдэг энэ зүйлийг хийх юм бэ гэдэг хичээлийг бол орно. За 12 дахь өдрөөс бол лааны хэв шинжүүд те. За энэ лаан дотор мэдээж тоо агуулгадж байгаа, мөнгө агуулгадж байгаа гэдээ хэлсэн. Тэгэхээр энийг хэрхэн уншиж сурах уу, ямар төрлүүд байдаг уу, одоо дэлхийн нийтээр нийтлэг ашиглагддаг ямар лаанууд байна. За дээрэс нь нэмээд миний олж харсан ямар лаанууд байдаг вэ гэх мэтчлэн ингээд аль болох онл практика хослуулад явна. За мөн л амралтын өдрүүдэд бол энэ өмнө нь үтсэн хичээлүүдээ бол дахиж давтаад за хамгийн гол нь дадлаг хийж сурах хэрэгтэй. Мэдээж альва цаашид хэллэг ч юм уу те сурахын тулд одоо англиар ярьж сурахын тулд ярих хэрэгтэй, бичиж сурахын тулд бичих хэрэгтэй, сонсож сурахын тулд сонсох хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ зах зээл ч гэсэн яг адилхан зарчмаар ажилладаг. Та зурж сурмаар байвал зурх хэрэгтэй. Энэ арилжаанаас ашиг хиймээр байвал маш их удаа оролцох хийх хэрэгтэй. Маш олон удаа амжилтгүй болон амжилттай ийм арилжаануудыг нээж хаах хэрэгтэй. Тэгэхээр энэ процесст бас бэлэн үү гэдгээ дахин нэг удаа өөрөөсөө асуугаарай. За 3 дахь 7 хоногоос бол индикатор болон шинжилгээний аргуудыг үзэж эхэлнэ. Тэгэхээр хэдүүлээ ямар ч сан ханшаа уншаад за нэг иймэрхүү юм явж байна гэд ингээд гадралдаг болчих нь байна 2 дахь 7 хоногоос. За 3 дахь 7 хоногоос бол за одоо хаашаа хөдлөх гээд байгаа юм бэ? Тэ? Хаашаа хөдлөх магадлал өндөр байна вэ гэдэг энэ асуудалд бол хариултыг олохоор хичээх болно. За тэгэхээр 15 дахь өдрөөс бол одоо moving average буюу дундаж шугам, тренд тодорхойлох тий. За үргэлжлүүлээд энэ RSI буюу Relative Strange Index гэд ерөөхдөө энэ зах зээлийг бол мөнгө хөдөлгөж байгаа. Хамгийн энгийн зах зээлийн ойлголт болох эрэлт нийлүүлэлтийн хуулиар бол энэ ажилдаг. За тэгэхээр худалдаа авалтын төвшин тий эрэлт ихс чинь үү, буур чинь үү, нийлүүлэлт их байна уу, хүмүүс ер нь чиг хандлага хаашаа байна гэдэг зүйлүүдийг бол 16 дахь өдрөөс үүсгэх нь байна. За тэгэхээр дараагийн өдрөөс бол энэ Fibonacci retracement буюу ханшийн эргэлтийн цэгийг таамаглаж хэдүүлээ сурна. За энэ Fibonacci гэдэг цэгийг бол та бүхэнд яг сонирхуулаад хэлэхэд бол маш сонирхолтой тоон үзүүлэлтэн дээр суурилсан математикийн аргачлалаар ерөөхдөө энэ ханшийг хаанаас эргэх боломжтой байна гэдгийг бол таамагладаг ийм арилжааны одоо шинжилгээний арга байгаа юм. Тэгэхээр энийг хэвтүүлээ бас үзэх нь байна. За 18 дахь өдрөөс бол эдийн засгийн мэдээ уншиж сурах нь байна. За ямар вебсайтаас ямар төрлийн мэдээнүүдийг анхаарах уу те энэ мэдээ ер нь яг зах зээлд яаж нөлөөлдөг гэдэг энэ зүйлүүдийг бол одоо сурах нь байна. За 19 дахь өдрөөс олон цагийн харьцуулалт буюу за одоо энэ ханшийн хөдөлгөөнийг бол хэдүүлээ 1 минутаас ахуулаад бүр 1 секунд дойлоос ахуулаад дэшигээ одоо хэдэн жилээр нь ч юм уу харах боломжтой байдаг. Тэгэхээр энэ бүх олон цагуудыг хэрхэн яаж харьцуулж харж одоо арилжааныхаа оролт хийх цэгийг олох уу те энэ бүх зүйлийг бол одоо 19 дэх өдөр бол үзэх нэ.
За мөн л адил хэдүүлээ цоошин ойлголт руу маш хурдан хугацаанд сурахаар орж байгаа учраас амралтын өдрүүдийг огт зүгээр өнгөрөөж болохгүй. Ерөнхийдөө сошиалудаас элдв дэмий юм үзэж тэ ховж үзэж байхаар ер нь бол энэ арилжаатай холбоотой, форекстэй холбоотой бүхэл одоо ментор авах боломжтой хүмүүс мэдээний сувгууд тэ. За тэр бүгдийг дагаад өдөр тутмын амьдралтай бол одоо энэ зах зээлээ холбох хэрэгтэй. За тэгжиж та энэ зах зээлд илүү тууштай урт хугацаанд энэ одоо аялал дөнгөж эхэлж гин гэсэн үг шүү дээ. Таны аялал. За тэгэхээр энэ амралтын өдрүүдэд бол маш үр дүнтэйгээр зарцуулах хэрэгтэй гэдгийг бол одоо зөвлөе. За дараагийн 4 дахь 7 хоногоос бол эрсдлийн удирдлага ба сэтгэл зүй гэсэн энэ ерхий сэдвийн дор одоо хамгийн чухал хэсэг болох одоо мөнгө алдахгүй байхыг бол хэдүүлээ суралцаж эхэлнэ. Энэ бол дөнгөж эхлэл. Шууд мөнгө алдахгүй байгээл алдахгүй байгаад гэдэг ийм зах зээл бол биш. Маш өндөр эрсдэлтэй зах зээл байгаа. За тэгэхээр эрсдлийн удирдлага гэдэг зүйлийг ойлгох нь байна. За энэ бол ерхий ингээд сонсоход нэлээд том юм шиг сэдвүүд яригдчихэж байгаа бах. Гэхдээ маш энгийн ойлголтууд явж байгаа. Энгийн хувийн одоо санхүүгийн байдалтай холбоотой, хувь хүнийхээ санхүүг яаж удирдахтай ч холбоотой бүх зүйлүүд энд явж байгаа. Тэгэхээр та бүхэн бол энэ сэдвүүдийг хараад одоо цочирдох гэх юм уу те ямар том сэдв вэ? За би ойлгохгүй байна гэд ингээд эндээсээ ухрах юм бол цаашид бол боломжгүй гэдгийг эртхэн хэлье. Тэгээд маш эрсдэлтэй зах зээл, энэ зах зээлд тууштай байх хэрэгтэй. Мэдээж суралцах боломжтой үр шимээ бол өгдөг зах зээл гэдгийг бол дахин хэлье. За 23 дахь өдрөөс эхлээд stop loss, take profit, за entry level те хаанаас одоо оролтуудаа хийх боломжтой байдгийг, ямар зэгүүд байдгийг те. За тэгээд энд орсон бол хаана ашиг авах юм? Мэдээж энэ бол алдах боломжтой, маш өндөр эрсдэлтэй. Тийм учраас алдагдлаа хэдүүлээ хязгаарлаад маш олон арилжаан дундаас алдагдлаа хязгаарласныхаа одоо ашиг тусаар тий хэрхэн ашигтай гарах юм бэ гэдэг энэ зүйлсийг бол суралцаж дөнгөж эхлэх нь байна. За 24 дахь өдөр бол за арилжааны төлөвлөгөөнүүдийг боловсруулдаг болох нь байна. Арилжаа бүрээ тэмдэглэдэг болох нь байна. За яаж тэмдэглэхээ, юуг тэмдэглүүл зүгээр байдгийг, ямар платформ дээр тэмдэглэх боломжтой байдгийг гэх мэтчлэн танилцуулгууд бол орох болно. За цаашлаад арилжаачны сэтгэл зүй хичээлүүд бас орно. За тэгэхээр энэ хичээл дээр бол илүү практикс үүртэй. Надад яг ямар сэтгэл хөдлөлүүд, сэтгэл зүйн асуудлууд тулгарч байсан бэ гэдгийг бол хэдүүлээ суралцсан. За тэгээд энэ үед би ямар арга хэмжээ авч байсан талаарх одоо хичээлүүдийг бол сошиал дээр мөн адил одоо оруулаад явж байгаа. Тэгэхээр эндээс бас суралцах боломжтой байна те. За тэгээд цаашлаад арилжааны тэмдэглэл яаж хөтлөх үү, төлөвлөгөө яаж гаргах уу гэдэг ерөөхдөө хоорондоо уяатай нэгнээсээ хамааралтай юм хичээлүүд бол явж байгаа. За 27-аас 30 дахь өдөр бол мэдээж демо дансан дээр өөрийнхөө сурч мэдсэн зүйлүүдийг ашиглаад туршилтын одоо арилжаануудыг хийж үзнэ. За тэгэхээр энэ демо данс гэдэг бол зөвхөн туршилтын данс, жинхэнэ мөнгө бол байхгүй. Ерөөхдөө брокеруудаас өгсөн тий туршилтын дансууд дээр арилжаад мэдээж эндээс бол хийсэн ашигаа татаа авах боломжгүй. Мөнгө алдсан ч гэсэн энэ танаас гарахгүй гэсэн үг. Ерөөхдөө өөрийнхөө энэ арилжааны арга барил болон бусад зүйлүүдийг ингэж туршиж үзэх юм боломжтой. Тестийн одоо аккаунт гэх юм уу? Тий. Ийм данс байгаа. За тэгэхээр энэ дээр яаж данс нэх хүүч гэдэг юм уу те цаашлаад ямар платформуд байна гэдгийг бол энэ хичээлийнхаа хүрээнд бол одоо өдөр бүр ингээд ороод явах болно. За хичээлүүд бол өдөр бүр орой 8 цагт бол миний YouTube сувагт бол байрших болно. Тэгэхээр та бүхэн бас subscribe хийгээд хичээлээсээ хоцрохгүй үзээд яваарай. За тэгээд эцэст нь хэлэхэд бол энэ бүгд үн төлбөргүй явагдаж байгаа. Тэгээд 100% одоо би өөрийнхөө арилжааны туршлага дээр үндэслээд энэ зах зээл дээрх байдаг маш олон ойлголтуудыг эмхэлцэгцлээд хамгийн гол гэсэн зүйлүүдийг бол эмхэтгээд хүргэж байгаа. Тэгэхээр миний хичээлээр зөксөхгүй та бүхэн
хэлний асуудалгүй бол гадаад контентууд бас үзэх боломжтой. За үнэхээр хэлний асуудалтай бол Монголд бас маш олон тийм сургалт ордог тийм залуучууд бол байдаг. Тэгэхээр тэр хүмүүсээс одоо суралцаад явах боломжтой. За мөн надаас бас суралцаад явах боломжтой. За би бол одоо 7 өдрийн 3 өдөр буюу 2 дахь 4 дахь өдөр бол одоо YouTube дээрээ лайв арилжаа хийж байгаа. За тэгэхээр тэрэн дээр дагаж арилжаанд ордоггүй юм а гэхэд те ядаж юу хийгээд байна, энэ юу нь юу яриад байна гэдэг зүйлүүдийг сонсоод явах юм бол одоо маш их зүйлийг бол сурах болно гэж хэлье. За тэгээд өнөөдрийнхөө танилцуулга хичээлийг бол энэ хүрээд дуусгая. За тэгээд маргааш 8 цагт YouTube дээр эхний хичээл бол орох болно. Тэгээд хэдүүлээ маргааш уулзцаая.